Сүүлийн өдрүүдэд улс төрд үүсэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан улсын хурл судалтай үндэсний хвшлээс хоёр чухал улсын хурлын тогтоолын төсөл төр өчигдөр нэгдсэн шийдэлд хүрч гарын үсэг зурсан. За нэгдүгээрт юу гэхээр хамгийн сүүлд би та бүхэнд мэдээлэл өгөхдөө 32 төрийн нууцын зэрэгт авсан нүүр судалгааны гэрээтэй холбоотой энийг яслах болцсон уу? Асуудлуудын зөвхөн хавцыг нь үзүүлээд байна. Тэгээ ямар нэгэн улс төр болохоор тэр хүндэн зориулж нэг хуудсыг нээгээд үнэн удлаа нь мэддэхгүй гүжирдэж, доромжилж нэр хүндийг гутаадаг, улс төрдөө ашигтай байдлаар ашигладаг иймэрхүү үзүүлэлтүүд байна. Тэгэхээр энийг бүгдийг нууцаас гараад улсын хурлаас хэн шалгах төр хороо байгуулад шалгая гэдэг зарчмын асуудлыг бол хүндсэн. За тэр үүднээс улсын хурлын нэр бүхий гишүүд нэгдэж улсын хурлын тухай хууль заасан бүрэн эрхийн хүрээнд нүүрстэй холбоотой бүхий л асуудлуудыг хэн шалгая гэдэг улсын хурлын тогтоолын төсөл төр үндэсний хвслийн гишүүд гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл өмнөх жилүүдэд зохион байгуулагдсан, өмнөх одоо хэвлэлээр яригдсан, одоо нөхдүүдийн янз бүрийн ил дал байдлаар ярьсан яриг бүгдээрнгийн ерөөсөө ямар нэгэн хүн зориулахгүйгээр хуульд нийцсэн юм уу үгүй юм уу? Бүгдээрнгийн шалгалт тогтооё гэдэг зорилготой хэн шалгах төр хороо байгуулах улсын хурлын тогтоолын төсөл төр гарын үсэг зурлаа. За энийг одоо тун удахгүй өргөн байна. За хоёрдугаар засгийн газрыг огцруулахтай холбоотойгоор нийтэд яригдж байгаа үндэслэл бүхий мэдээлэлээс гадна бид дөрвөн зүйлийг тооцож үндэсний хвслийн гишүүд засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж дөрвөлээ гарын үсэг зурсан баг. За нэгдүгээр яа харахгүй намынхаа дотоод асуудлаар зохицуулагддаг дүрмээс халиад намын асуудлыг төрийн зовлон болгоод одоо төсвийн зовлон болгоод улмаар эдийн засгийн зовлон болгох энэ бол бодиттой болчлоо. Одоо энэ дэр маргаад ирсэн байна. Хааштай одоо яах гэж юу хууль байдаг, яах гэж дүрм журм байдаг. Альва асуудлуудыг зохицуулахад үүрэгтэй энэ дүрм журмуудыг баталдаг. Гэтэл энэ баталсан дүрм журмаас халиад таалагдахгүй шийдвэр гаргахаар ямар нэгэн байдлаар түүнийг нь эсэргүүцэж ингээ улс төр болгодог. Ингээд Монгол ардын намын түүхэнд одоо миний маш сайн мэдгээр 2 дахь удаага тохиолдож байгаа. Урд нь 32 33 үгээл явж байгаа. Бас л намын дүрм удирц зөвлөлийн шийдвэрээс хальж түүнийг үл зөвшөөрсөн байдлаар улс төр өрнөсөөр юу болсон? За нэгдүгээрт хүндэслэл нь юу гэхээр намын зовлонгоо төрийн зовлон болгочлоо бодит байдал энэ. За хоёр дахь нь юу гэхээр өчигдөр хууль зүйн дотоод иргэн сайд Мөнхбаатар маш ностой мэдээлэл хийсэн. Ерөнхий сайд хууль зүйн сайдаас хууль бус үйлдэл хийхийг шаардсан. Үүнийг нь хууль зүйн сайд бол зөвшөөргүйгээс үүдэлтэй түүнийг орлуулах ийм асуудал хөндөгч. За би өөрөө нэг зүйлийг та бүхэнд маш сайн хэлье. Энэ хэн нэгэн үүний асуудал юм субъектив байдлаар би огтхон шалдахгүй. Хуулиар дээдлэх ёстой. 20 онд одоо надад бас юу тохиоллоо одоо. Янз бүрийн байдлаар хэвлэлээр гүтгэд оромжлол хулгай хийсэн хүн алсан гэл одоо бишгүүдэл над руу давшилсан. За хууль хэлтэй байгууллагадаа шалгаж гисэн. За окей энэ дээр нь одоо татгалзаадах юм алга бүрэн эрхээс түтгэлзэж чөлөөлөгдөж байгаа шалгуулъя гэдэг явсан. Сүүлдээ яасан бэ гэхээр хонглорч явчихсан. Хамгийн адаг сүүлд нь яасан бэ гэхээр 1 жил одоо 4 сард нь чанга дэглэмтэй хориход 6 сар гаранд нь жирийн дэглэмтэй хориход хорж жагаад эс сүлдээ дэж хүүхээс хэрэгсгүй болгочихсон. Тэгэхээр энэ зовлон би одоо өөрийн биеэр амсч ирсэн хүний хувьд хууль хүчний байгууллагуудыг бороохоо олгож улс төрд ашигладаг бол би хэрхэв зөвшөөрөхгүй. Хэн нэгэн хүнийг хилмигдүүлэхийг би зөвшөөрөхгүй. За хоёр дахь үндэслэл нь бол энэ. Яа харахгүй ийм байдал бол орж байна. Одоо бодохгүй одоо зарим нэг одоо засгийн газрын гишүүдийг огцруулахад годлох үүрэг гүйцэтгэж байгаа одоо 8 настай охиныг нь 80 настай ээжийг нь авилгатай тэмцэх газраас шалгаад эхэлчихээд шүү дээ. Гэж ийм одоо байж болохгүй л байхгүй юу? За энэ дэр бол би хатуу байна, цаашдаач хатуу байна. За 3 дахь үндэслэлийн үгээр яа харахгүй нийгэм эдийн засгийн асуудлуудаа хараа. Сүүл би та бүхэнд ярьцлага өгөхдөө тоо үзүүлэлтүүдийг харал гэсэн. Тоо үзүүлэлтүүд сайжраад байгаа юм юу вэ? Муу үзүүлэлтүүд нь дандаа сайжирт дэш өсөд байдаг. Сайн үзүүлэлтүүд нь ерөөсөө эсэргээрэл болоод байдаг. Одоо энэ бүгдийг бүгдээрээ л мэдчихэж байгаа шүү дээ. Энэ төгрөгийнхаа ханшийг л хар өсөөл байна. Салент этгэрийн худалдаа авах чадамж. За гих мэтлэн
энийг товчхондоо дүгнэхэд засгийн газар үйл ажиллагаа явуулаад 100 гаруй хоног болж байна. Энэ 100 хоног гэдэг бол асар их хугацаа. Би өөрөө засгийн газрын гишүүнээр 2 удаа ажиллаж байсан. 100 битэл эхний нэг 30 хоногт үр дүн гараад эхэлдэг байхгүй юу? Итгэл одоо энэ хариуцлага бид нэр хүлээж чадна гэдэг юм мэд төрөхгүй л байна шүү дээ. За мэдээж энэ бол одоо 3 дахь үндэслэл. За 4 дахь нь юу гэхээр энэ засгийн газрын бүрэлдэхүүн бол үнэхээр чадамжгүй. Маш чадамжгүй. Тэр ч үүднээс яагаад засгийн газрыг огцруулах төр санд зурв гэхээр энэ ункаагүй ажиллаа хийж чадахгүй. Дээрээс нь одоо асар их асуудал дагуулдаг. Энэ нөхдүүдийг одоо солиё. Чаддаг усууд нь орж ажиллая. А би өөрийгөө чадна гэдэгт бол бүрэн итгэлтэй байна. Чадчих байсан. Тэгээ миний одоо ажиллаж байсан аюулгүй байдлын чиглэлүүд байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудлууд байна. Эдийн засгийн ерөөсөө тэр чигтээ бүхэл зүйл эдийн засаг нийгмийн яг дэрэн дээр одоо би яагаад зуруу цаагаараа нэг бэлэн хуваалцч албан тушаалын доктороо хийчихв мэйчүү гэд бити хардаар би нэг өөрөө та хэлчихлээ. Үндэсний хөвсөл засагт орж ажиллахын төлөө 4 дахь шалтгаанаа зурсан. Дараагийн засгийн газар бүрдээд юу бол энэ чинь яриа хэлцэр явж. За энэ бүгдэд бол нууж хагаад юм байна. Чаддаг ажиллаад байна. Хэдэн сайд дээр тохироо байсан. Амар ясалтаа. Би хэлээд шүү дээ. Тийм тохироо өнөөдөр тохироо хийдэг субъект нь тодорхойгүй. Зандан шатрын засгийн газар огцорлоо дараагийнх нь ерөнхий сайд хэн болон түнтэй бид нар ил тод нээлттэй хэлцэр хийнэ. Гол нь үр дүн гаргахад л хийж дараа. Нүүрсний хулгайг ил олох гэж байгаа засгийн газар яхаар огцруулъя гэд үндэсний ус гарын ус зураа хийж. Чи шинэ нэг зүйлийг анхааралтай сонстоо. Улсын хурлаас амар баясгалан гэдэг хүн тохирдог субъект бас өнөөдөртөө биш шүү дээ. Нэгдүгээрт байна шүү дээ. Чи гэж сонс. Нүүрсний бүх энэ 31 гэрээг дэлгэж хянаж шалгах төр орон дээр гарын усыг зурчлаа. Ойлгож байна уу? Миний чарж камераас л хоёр байж. Амитгүй чиний хардтал тэр юм байна. Өөрийн хамгааллын сайдаар ажиллаж байгаа ямар дэвшил гаргасан гэдэг үү? Би сайн ажилладаг байсан гэж яриад шүү. За би одоо өөрийгөө ингэж ажилласан тэгж ажилласан гэдэг яах вэ? Гэхдээ 16-аас 20 оны 4 жилийн хугацаанд засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 53% биелэлтийг 1.3 жилийн дотор гүйцэтгэсэн угаасаа хөндлөнгийн байгууллагуудын үйл төгөлтүүд байдаг. Тэр бол миний ахарч байсан салбартаа шууд холбоотой. Хөтөлбөр эрхлэлийн эзэмших сангийн мөнгийг зориултын усаар зарцуулсан гэдэг асуулт бас яригдсан. За. Нэгдүгээр хөтөлбөр эрхлэлийг дэмжих сангийн зорилго нь юу юм? Ажилгүйдлийг бууруулах, тийм үү? Ажлын байр бий болох. Ажлын байр бий болох. Ерөөсөө тэр хийж бүтээх гэсэн улсуудад санхүүгийн хөнгөлөлтөө дэмжлэгийг өгдөг ийм сан. За урд нь намайг сайдаас очихоос өмнө яадаг байсан бэхээр жишээлбэл чи нэг 200 сая төгрөг хэвлэлийн одоо нэг контент үйлдвэрлэлийн бизнес хийгээд авлаа гэхэд эхлээд 200 сая чи төлөх үүрэг хариуцлага хүлээдэг байсан. Сүүлдээ яасан бэхээр 30% нь буюу 60 саяын төлнө 140 саяын төлдөггүй. Миний шийдвэр яасан бэхээр уучлаарай. 200 сая авсан бол 200 сая иргэд төлөө. Ийм шийдвэр гаргасан. Тэгээ би ял авсан. Сүүлдээ цагаатсан. Та ерөнхий сайд оюутан хүмүүсийн багт та ингэж нэгдээд байна шүү дээ. За гоо зүгээр ингэ төхөө. Тэгтээ тэргүй та нар миний занг мэднэ. Баримтдаг зарчмыг мэднэ. Ямарваа нэгэн байдлаар энэ нэг өнөөдөр үүсэж байгаа нэг улс төрийн нэг новшийн зүйлдээ нэг намайг хотох га, заваартуулах га. Одоо намайг жишээлбэл нүүрсний хулгайч ингэж хэлээд үзтээ. Уучлаарай би нүүрсний хулгайч юм биш. За. Чиний бүрээр хэсэг төлөвлөзээд голын байгууллага нэрээ холбогдтойгоо асуудлуудаа шалгуулаа гэж шаардаад байна. Энэ асуудал тэндээ гарын ус зурсан. За нэгдүгээрт нэг одоо үндсэн 2 сэдв яваад байна шүү дээ. Хүн амны хэрэгт холбогдуулж ноцтой мэдээлэлүүд явагдсан. За хуулийнх нь байгууллага хүн амны хэрэгт холбогдоогүй гэдэг албан ёсныхоо байр суурийг албан бичгээр илэрхийлчихлээ. За хоёрдугаарт нь Бортек гэдэг нэг асуудал яваад байна. Энэ хязгаарч хувь хүн болон хувийн хвшлийн байгууллага төр нэг шилжээгүй байна гэдэг эзэмшил бүхий төрийн байгууллагын төлөөлөл мэдээлэлтэй. За ямар ч сэдв байж болно. Асуудал алга. Гагцхүү хууль хяналтын байгууллагаас албан ёсны хэрэг нэгээд их хурлын даргаыг гэр ч юм уу, хохирог ч юм уу, сэжигтийн ялагчаар албан ёсоор дуудахтанд очихгүй газуул байна. Хэрвээ ийм нөхцөл байдал үүсвэл миний би ч гэсэн энэ шаардлага төр нэгдэнэ.
Уучлаарай би нэгэн цагт бас шалгуулад явж исэн юм аа. Би шалгуулахдаа бүр их хурлын гишүүнээс бүр түтгэлцэж байгаад чөлөөлөгдөж байгаа шалгуулаа явж исэн. Энэ жишгийг би бол шахалтыг. Гэвтэл өнөөдөр авилгалтай тэмцэх газар цагдаагийн ерөнхий газраас албан ёсны хэрэг нээж үү. Та нар прокурор очимоор. АД дээр очимоор. Цагдаа дээр очимоор. Албан ёсоор нөхрийг гөөгөө энэ дэр өчтө нэг юм л юм бод. Амар баясгалан байна уу, хэн байх нь ердөөсөө зандаа шатарч байна. Хамаалга. Гагцгүй хуулийн өмнө бүгд тэгш байх хэвээр. Гэтэл их хурлын даргаыг өнөөдөр дуудаж гинүү. Дуудсныг нь би мэдэхгүй байна. Өчигдөр оройны байдлаар дуудсан гэдэг нь би ойлгохгүй байна. Энтэй уйлдуулаад нэг зүйлийг бас хэлчихэд байна шүү дээ. Өчигдөр энэ дээр бололтой засгийн газрын гишүүд бөөнөр гараад мэдгдлээ чинь. Би зүгээр нэг зүйлийг бодлоо. Альва нэг ажил амьдрал дээр байдаг асуудлын төлөө энийг одоо шийдэхин төлөө ингэж ажилдаг бол үнэхээр одоо цахилгаан гэрлийн хурдаар хөгжих нь. Гэхдээ бүр арай ичмэр. Албан тушаалтайгаа зуурдах болохоор бөөнөрөө энд нүүж гарч ирээл хэвлийн урал хийгээл. Гэхдээ тэгээд тэрийг одоо үнэхээр тэр хэвлэлээр яваад шиг 60 хэдэн гишүүн улсын хурлын даргаыг огцруулахаар асуу тэрийг одоо өргөн барил л та. Шаардлага ёс зүйн шаардлага юу вэ? Хуулийн дагуу явах ёстой шүү дээ. Та зандаа хууль дээр юу гэж буусан? 100 хоногт муу ажилласан гэж үг. Муу Гэсэн газарт ажилласан оюун дэсийн газар сайн. бас л муу ажилласан шүү дээ. Тэгээд та тэр үед Муу ажилласан шүү дээ. За надад зандаа шатрын уучлаарай би хаана байлаа? Би хаана байлаа? Би өнгөрсөн одоо энэ 5 жил тийм нэг жилд нь одоо төрийн ордонд байна. Өмнөх нь хаана байлаа? нэг жил Хаана байлаа? Шоронд намайг аваачаа хэлмдүүлээ хийж байна үстэй. Гэхдээ дууралгүй яадаг юм бэ? Ой санав чи алга. Зөндөөлийн нүдг хийрлээ. За, ер нь өштэй надаас эцгийн газар дээр штэ ер нь. яг юу мэдхийг хүсэж байна. Тэрийгээ зэгцтэл асууж. Хүмүүсийн улаад тохирсон хүмүүсийг дэмжиж байгаа хамгаалаад байгаа. Ард иргэд чинь бүгдээрээ Яа, тэмээ ихээр ямаа гэх юм бэ? Ойлоо тэмээ ярих юм уу, ямаа ярих юм уу? Эхлээд тэрийгээ сонгоч байлаа. Одоо би сонгогч. Овтыг гэрээг бүгдийн төрийн нууцаас гарыг энэ дэр хүний царай арахгүйгээр ямар мэдээ материалууд авах гэсэн. Хууль зөрчсөн үйл байгаа мó байхгүй мó. Ер нь цаашдаа би та хэд үсний зүйлийг маш тодорхой хэлж. Энийг бүгдийг үзэх хэрэгтэй. Үзээд хэрвээ гэмт хэргийн шинж чанартай аливаа асуудал байх юм бол хятадын төрийн байгууллагуудтай хамтраад энийг шалгах хэрэгтэй. Тэр хүртэл би явна. Тэр хүртэл бол явна. За. Ард намраас л оёр ноёроос шүү дээ. Яг нууц. Тэгэхээр шинэ тэмээ ярих гэдэг нь ямаа ярих гэдэг би юу ярих гэдэг ч ойлгохгүй. Харин та нууцад өгсөн хүмүүсийг өмөрөд авах юм. Гүг офтек гэрээгүүнүүдийн ил болгоё. Бүх энэ хятадтай байгуулсан нууцад авцсан гэрээнүүдийг ил болгоё гэж чи намайг нүүрсчин гэдэг. Тийм гэрээ хийсэн хүмүүсийг та өмөрөд зогсож шүү дээ. Гүг хий өмөрсөн юм бэ? Засгийн газарт орийгээ Би хэнийг ч өмөрөхгүй, хэнийг ч буруутгахгүй. Яагаад гэвэл шүү дээ ямар ч нүүрстэй холбоотой материал нь миний гарт алга байна. Юу буруутгах гэдэг. Хэнийг өмөрүүлэх гэдэг. Тэнийг яриад. Амарстай ямар За жоо ухаантай бай. Арай л дэндээ. За яриаг чи ойлгож чинь. Миний яриаг нэг үнгүүдүүдэх хэрүүл уруул болох үгийн алдаа гаргах юм би энэ дэр чинь бүдрэхгүй. Хар багаас уус төрд орж ирчээд би хизээч үгэн дээр бүдэрч хэлсэн үгнээсээ ухарж байгаагүй. За юу. За өөр асуулт байна уу? гадаа байгаа цалин тэтгэврээ нэмээч хүмүүс ч агсаж байна. Гэхдээ энэ үү штэ. Гэхдээ хүрхгүй байгаа юм чи яах гэдэг юм бэ? Дээрээс нь төгрөгийн худалдаа авах чадвар чи өдрөөс өдөр дунаад байна штэ. Засгийн газрын гишүүд өчигдөр яагаад энд хэвлэлийн урал хийж байхдаа энийг тайлбарлахгүй байгаа. Яагаад чи өөрөө асуугаагүй? Бид нар чи хариулах ёстой усуд штэ. Тийм болгосон хараа. Оёр намраас хоёр 8 жил цэцлээ юм болгосон. Та өмөрөөд байна штэ. Ингэж болд юм уу хараа? Та эд. Би айлыг ч өмөргөө. За. За, сангийн сайдын бэт өшөө асуулт байна уу?